бодлоо өөрчлөхийн тулд яах ёстой? Нэгдүгээр бодлоо өөрчлөх хэрэгтэй. Бодлоо яг цэгцтэй сайхан болгох хэрэгтэй. Эерэг бодлоор 5 мэдрэхүүгээ эерэг бодлоо мэдрэгч. Тэгээ хийж байгаа үйлдэл хянах гэж. Тэгэхээр 5 мэдрэхүүгээ эерэг бодлоор хянах гэж. Сонсож байгаа чимээгээ, харж байгаа зүйлээ, амталж байгаа амт. Энэ бүгдийг дандаа эергээр нэг хүн ярьж байна л да. Цасараад гэж. Тэгэхээр нэг хүн хариулж байна. Цасараад гэхээр цул шавар шавхаа болно. Энэ цас шиг хэрэг алга. Нэг хүн тийм үү цасараа юу. Ягдвал түүнд ямар ч ялгаа байхгүй. Цас орно уу, цас орохгүй. Гурав дахь хүн ямар сайхан агаар сэгэг болж байна, байгаль чиг болж. Энэ өөрөөр хэлбэл цас орж байгаа үйлдэл 3 янзаар хүн хүлээж авч байгаа. Тэгэхээр энэ бүгдийг өөртөө мэдрүүлэх хэрэгтэй. Би нэг хөгжмийн зохиолчтой албаны дарагтаа нэг тааралдаад хөдөө агаарт очсон. Биднээс тэнд Монгол хэлний олимпиадын дээр очсон. Монгол хэлний олимпиадын дээр багш хүн хөгжмийн зохиолч хоёр хүн ямар ч хамаатай гэхээр биднээс тэр хүмүүсийн Монгол хэлний олимпиадыг өөрийнхөө зардлаар жил болго явуулдаг хэн ч хэрэг улс төрч биш хүмүүсийн хийж байгаа ажил дээр дэмжиж атсан. Тэгээ би тэр хүнээс асуужсэн. Аниргүн чимээ гэж байна уу гэсэн. Тэр хөгжмийн зохиолч хүн учраас байна гэж. Өөрөөр хэлбэл аниргүч гэсэн өөрөө гоё чимээт. Тэгэхээр та бүхэн сонсож байгаа, харж байгаа, үзэж байгаа, хийж байгаа, амталж байгаа бүгдийг сайхан талаас нь мэдрүүл эн чинь өөрөө танд тааламжтай мэдрэмжийг авчирч өгдөг. Тэгээ хийж байгаа үйлдэл хянаа. Өөрөөр хэлбэл үйлдэл хянахын тулд биднээс үгээ хянахын тулд яадаг вэ? Бодлоо хянаад эхэлсэн шүү дээ. Бодлоо хянаад эхэлсэн учраас үг чинь өөрөө зөв гарч ирнэ. Үг гэдэг чинь үйлдэл болчихж байгаа учраас өөр дагавар нь зөв байна гэсэн ийм байгаа шүү. Энийг та бүхэн сайн бодох хэрэгтэй гэж. За тэгвэл эерэг сөрөг хандлагатай хүмүүсийн ялгаа би энэ дээр болохоор сая үндсэндээ тэр цасаар бол хэлчлээ тийм ээ. Юм болгож чадна гэж зарим хүмүүс бодно, зарим чадахгүй гэж бодно гэх юм. Энийг бол дэлгэрэнгүй яриад тах юу бах вэ? Бид бас одоо ингэж байгаа. Хүнтэй ингэж мууц тохиол гарна. Тэгэхээр та тэр хүнийг өөрийнхөө дайсан гэж харлагаа. Тэр хүн өглөө гарахтаа гэрээсээ сайхан цайгаа уугаад, сайхан унд хоолоо идээд, сайхан үгээр мялаалгаад гарсан нэг айлын аав, нэг айлын ээж, нэг айлын хүүхэд, нэг айлын эмээ өвөө гэдгийг бодож хандах хэрэгтэй. Тэгэхээр та тэр хүнийг харахаар та тэр хүн муу хэлж чадахгүй. Тэр хүнийг гомдоож чадахгүй. Ягаад гэвэл тэр чинь тэр гэртээ маш үнцэнтэй хүн байхгүй. Яг та гэртээ өөрөө үнцэнтэй хүн шиг. Тэгэхээр тэр хүний талаар таны бодох бодол шууд өөрчлөгдөн. Та тэр хүнийг хайрлна. Тэгэхээр тэр хүн таныг хайрлна. Та хоёр бие нэгэ гомдоохгүй учраас та нарт чинь хороо дэлхий хангалуун өндөр өргөн уудам нутаг байгаа юм чинь би энд муу үгээр гомдоосны ашиг гэж байхгүй учраас танд сайхан мэдрэмж төрдөг болно. Энийг л хэдүүлээ дадал болгочихъя гэж. За тэгвэл бодол чинь өөрөө мэдрэхүй төрүүлнэ, мэдрэхүй үйлдэл болно. Үйлдэл нь эргээд бодол болно гэдэг ийм гинжин орол байдаг шүү гэдгийг хүмүүс сайхан бодож аваарай гэж. За тэгвэл одоо зан үйл. Хандлага ингэж өөрчилж чадж байгаа бол зан үйлээ яаж хандлах юм бэ гэж. Энэ дээр хүн өөртөө 4 үндсүүдийг агуулдаг гэж. 4 үндсүүдийг агуулад өдөр тутам тэрнтэйг харьцдаг. Нэгдүгээр хамгийн үнэтэй зүйл гэж байна шүү дээ. 4 үндсэлтэй. Нэгдүгээр бол яг эд материал байна. Нэгдүгээр тэшэд ер нь бол ихний эд материал. Тэгээд дараачийн нэг үндсэл чинь цаг хугацаа байдаг. Тэгээд дараачийн нэг үндсэл нь нэр хүнд байна тийм ээ. Дараачих нь эрүүл мэнд. Энэ хамгийн үнэтэй зүйл гэж ингэж тайлбарлагддаг. Эд материал бол яг ингэж байж гэн цаг хугацаа их үнэтэй шүү гэж. За тэгвэл энэ дээр нэг хүний хэлсэн 30 секундын илтгэл гэж байна тийм. Энэ маш үнэтэй илтгэл болсон юм а гэж ингэж. Амьдралын агаар 5 бөмбөлгөөр жонглоодохтой адилхан зөөрлөе гэж. 5 бөмбөг нь ажил, гэр бүл, эрүүл мэнд, найз нөхөд, сэтгэл зүрх. Бөгөөд тэрнийг агаарт ингээд тогтоож яана гэж үзье. Ажил эрзэнэ бөмбөг болохыг чи удахгүй юм. Яагаад тэгэхээр түүнийг унгаавал буцаад ойгоод хүрээд ирдэг гэж. Буцаад ойгоод. Харин гэр бүл, эрүүл мэнд, найз нөхөд, сэтгэл зүрх гэдэг шилэн бөмбөг нь аль нэгийг унгавал яах вэ? Дахиж буцаж иргэдэггүй маа, өмнө гიშгээ сэргээгдэхгүй. Ирсэн ч гэсэн сэвтэй байдаг юм аа гэж. Тийм учраас энийг маш их эрхмэлж явах хэрэгтэй гэж. За биднээс ингэж байна тийм ээ. Энэ хүний дээс ингэж байна. Тэгвэл одоо энд эд материал яах вэ? Төө тий алдчихлаа. Яг хөө бид нар буцаагаал олоод авна л да. Дахиад хөдөлмөрлөө. Өнөөдөр биднээс ярьж байгаа энэ цаг хугацаа урсаад өнгөрөөд байгаа. Энийг өөр үтээлгүй зүйлд ингээ өнгөрөөд байхаар энэ босч эргэж ирэхгүй. Гэтэ хүмүүс цагийг үнгүй методтой. Гэтэ энэ чи босч ирэхгүй учраас яг цагаа тулахаар их үнэтэй байсныг мэдэрнэ. Тийм учраас цагаа их хайрлаж авах хэрэгтэй.
Дараачих нь нэг алдаж болохгүй зүйл бол нэр хүнд. Олонний дунд нэр хүнд унтчвал та тэр нэрээ сэргээж авахын тулд амь нас эрүүл мэнд үхэл хагацлаараа л төлжиж үнэхээр түүний тэр алдаагаа ухамсарсан юм байна, засгаж оролцсон юм байна гэхээс биш. Унтсан нэр хүнд бол сэргэнэ гэж маш байхгүй. Маш хүнд. Цусаараа л төлнө гэдэг шиг юм болно шүү дээ. Тийм учраас нэр угархаа яс сугар гэж монголчууд эртний үед ярьжсэн тийм учраас. Тэгвэл эрүүл мэнд. Эрүүл мэнд хамгийн үнэтэй зүйл. Эрүүл мэнд хэрвээ байхгүй танд эд материал байгаа ч хэрэггүй, цаг хугацаа ширнэ ашиггүй, нэр үндээр ч яг өнөө маргааш өгөх гэж байна. Тийм учраас эхнээсээ эд материалаа хайрлах хэрэгтэй, цаг хугацаагаа хайрлах хэрэгтэй, нэр үндэ эрхмэлж явах хэрэгтэй. Хамгийн гол нь эрүүл мэндэ. Биднээс том зорилго зориод явж байгаа юм бол та өөрөө эрүүл мэндэ маш анхаарах. Эрүүл мэнд маш амархан юмнаас хамаардаг гэж. Энийг манай залуучууд маш сайн мэдэх хэрэгтэй. Идж байгаа ууж байгаа хоёр дээр л хавь тавихад л эрүүл мэнд болчих. Ганцхан юмыг эрүүл мэнд дээрээс гэж байгаа. Би юм чишлээ. Гэхдээ нэг юм. Юу идээд, юу уугаад тэр нь ямар өнгөтэй болоод гардггүй гэдгийг л сайн тогтоох хэрэгтэй. Та цагаан өнгөтэй юм идж уулаа цагаанаараа л гарна. Тасаар өнгөтэй мэдж уулаа цагаанаараа л гарна. Мөн үү? Бор өнгөтэй мэдж уулаа цагаанаараа л гарна. Энэ юу гэдэг юм нэхэр таны бие гэдэг лабораторич нь тэр бүгдийг шүүж үлдээж байгаа шүү гэдэг. Тийм учраас их хүнд холжтой юм идж байгаад хэрэггүй байхгүй. Ягаад гэвэл тэр чинь нөгөө таны эргэтнэд шүүж үйл хийж гарч байгаа. Тэгэхээр дээрэс нь энэ дэр хяналт тавихад их амархан гэдэг хэлж. Тэ? Альва юм эхлэхийнхаа өмнө тэ эрүүл мэндэд ямар нөлөөтэй гэдгийг бодоод өгч. Гэхдээ энийг бусдад ярих гад хэрэггүй. Та ингээд эргэн тойрондоо яриа тийм ийм гэдэг ингүүл хүний хийж байгаа ажил ахуйтай холбоотой амьдралын хэв маягийг өөрчлөх гэсэн том философиор ордог учраас энийг ярих гэдэг өөрөөрөө л жишээ аваад туршаал явж байгаа. Тэгэхэд бусдууд нь хийн. Тэгэхгүй өнөөдөр тэдэн цагаас хойш тийм хийж болохгүй, эдэн цагаас хойш ийм хийж болохгүй гэвэл та өөрөө бэлчээрийн ашиглалтыг сайжруулах удирдах ажилтан биш. Эрүүл ахуйн зөвлөгөө өгдөг болоод сүүлдээ ажил ярьж байгаа хоёр чинь хүмүүс ойлгомжтой болдог учраас эхлээд өөрийгөө л эрүүл байлгаа бусдаа үндсэн зорилгоо хэрэгжүүлэхэд нь хамжих хэрэгтэй шүү гэж ингэж хэлмээр байна. За тэгэхээр эрүүл мэндээс. За тэгвэл өөрийгөө өөрчлөн гэдэг юу юм бэ гэж. Тэгвэл шинээр төрхтэй адил. Одоо өнөөдөр бид нар ингэж сууж байна. Өөрийгөө өөрчлөх чинь цоо шинээр төрнө гэсэн. Шинэ өглөө босч ирж байгаа юм шиг. Энийг бол хормол хэрэгтэй шүү. Хэдхэн хором та гав ганцаараа бодоод суугаад яах вэ их маргаашаа бод. Тэгэл эхэлнэ. Энд чи юу гэдэг нь гэхээр ер нь би аль зам дээр очиж чинь би ер нь ямар хүн бэ? Хичээлийнх нь биднээс тавьсан асуулт байна. Ер нь та хин юм бэ? Заавал талент хараач хэрэггүй. Тийм ээ? Талент харуул таны өсөлтөд царай харагдаг учраас төөрөгдөж эхэлнэ. Би зөв явж байгаа юм байна гэж. Тийм учраас дотоод хүнээ өөрчлөхийн тулд эхлээд бодолтоо толж ажиллана. Хийсэн үйлдэлүүдээ хянсны дараа бодох хэрэгтэй шүү гэж ингэж хэлмээр байна. За тэгвэл манлайлагч байв. Та бүхэн өдөх юм байх хэрэгтэй юм гэж. Та бүхэн бол удирдагч биш юм аа гэж. Өөрөөр хэлбэл манлайлагч хүмүүс байхгүй. Энэ Монгол орны байгаль орчин их болсон дэлхийд хэрэгтэй төслийг хэрэгжүүлж байгаа хүмүүс чинь манлайлагч байх хэрэгтэй. Удирдагч хүмүүсийг хүссэн газарт нь авч чаддаг бол манлайлагч хүмүүс хүсэхгүй байсан ч гэсэн хүрэх ёстой газарт нь авч чаддаг юм а гэж хэлсэн. Та бүхэн бэлчээр нутгаа зөв ашиглах шаардлагатай тэр үйлдэлийг хүмүүсээр хийх гэж хармааж байгаа учраас манлайлагч байх хэрэгтэй байна. Удирдагч бол яах вэ? Тийм үү? Одоо шинэ биднес энэ бэлчээрийг ингэж ашигламаар байна. Өө тгийг цугаа хэдүүлээ ингэж ашиглаж. Энэ бол удирдагч хүмүүс учраас. Тэгэхээр манлайлагч байх ёстой учраас ёс зүйн 3 тойргийн онолыг гэдгийг мөрдөж явах хэрэгтэй. Ёс зүйн 3 тойргийн онол гэдэг нь айхтар юм байна л да. Айхтар шүү яах вэ? Ер нь бол ийм онол байна. Энийг бас бодож авах хэрэгтэй. Ёс зүйн 3 тойргийн хувьд юу гэдэг юм гэхээр нэгдүгээр та нийгмийн гишүүний хувьд нийгэмд мөрдөгч байгаа ёс суртахууны хэмжээг мөрдөж явах хэрэгтэй. Тэр өөрөх орон нутгад хамаарах хэсэг шүү дээ. Түүнээс Зүүн аймагт амьдарч байгаа баруун нутгийн ёс заншлыг дагаад яах вэ? Тийм үү? Зарим зөрөн шүү дээ тэр чинь. Тэгэхээр яг өөрийнхөө орчинд байгаа хүмүүсийн тогтцсон ёс суртахууны хэм хэмжээ буюу зан үйлээр баталгааждаг тэр хэмжээг нэгдүгээрт мөрдөж явах хэрэгтэй гэж. Хувь хүнийхээ хувьд үнд цөлтэй явах хэрэгтэй. Өөрөөр хэлбэл тэр хувь хүнд мөрдөгтэй сайн сайхан шинжүүдийг уламжлагдаад ирсэн шинжүүдийг дагаж мөрдөхөж хармаагаарай гэж. 3 дугаарт яг манлайлагчийн хувьд мөрдөх ёстой нэг
юу байдаг? Дүрм. Тэр нь юу юм гэхээр та зорьсон зорилгынхаа төлөө хүмүүст бууж өгөхгүй байх чанар. Хүмүүст сайн хүн болох гээд тий тэр орчиндөө сайн хүн болох гээд та зорилгоос ухарч болохгүй учраас яг энэ хэсэгтэрээ та зорьсон зорилготой шин нийцэхгүй байгаа биднээс сайн сайхны төлөө чармааж байгаа энэ үйлдэл нийцэхгүй байгаа хууль бус үйлдэл зан авир тушаа шийдвэр тогтоолуудтай эвлэрэхгүй байх хэрэгтэй гэсэн. Энэ дээр хатуу байхыг энэ манлайлагчийн ёс зүй дотор эрхэмлж явдаг гол зүйл нь энэ. Түүнээс биднээс хувь хүний ёс зүйг бол ёс суртахуун гэж байна шүү. Эрхэмлэн нийгмийн ёс суртахууныг эрхэмлэн. Харин манлайлагчийн хувьд зорилгоосоо хурахгүй, зорилготой нийцэх байгаа үйлдэлтэй эвлэрэхгүй байхад чинь өөрөө их чухал чанар гэж ярьдаг. Хүмүүс зарим тохиолдолд гэр бүлийнхаа юм уу, найз нөхдийнхаа юм ажлын янз бүрийн дарамт шалтгаанаас болоод зорилгоосоо ухрах гад төслийн зорилготой нийцэхгүй шийдвэрүүтээ эвлэрэх гэдэг юм байдаг. Энэ дээр битээ ухраарай гэж ингэж хэлсэн. За өөрчлөлт гэж юу юм бэ гэж өөрийгөө өөрчлөнө гэж штэ. Өөрчлөлт гэж юу юм? Тэсвэр болохгүй штэ. Шинжлэлийг өөрчлөх гэдэг юм шүү. Тэгээ энэ дэр айхтар юм хэлсэн байна л да. Маргааш өөхөх юм шиг амьдр гэж. Мөнх юм шиг суралц. Хайраа байнга илэрхийлж хайрл гэж байгаа. Энэ дорны сэцэн ухаан дээр. Гэхдээ энэ дэр манай хач одоо юу гэхээр мөнх юм шиг амьдрдаг биднээс. Энэ манай нэг онцлог нь энэ ахгүй. Мөнх юм шиг амьдрдаг. Маргааш өөхгүй юм шиг амьдрдаг. Хитрхи 50 байж болохгүй гэдэг аахгүй юу? Зорилготой хүрэхин тулд биднээс эрчимтэй байх хэрэгтэй. Өдөр болгоныхаа цагийн хуваарийг хийгээд ингээд маргааш өөх юм шиг амьдрах чинь өөх гэж муу яралт амьдрах гэсэн үг биш шүү дээ. Цагаа сайхан хайрлаад амьдраач ээ. Хайраа байнга илэрхийлж хайрл гэж байна. Өөрөөр хэлбэл ажилдаа, гэр бүлдээ, найз нөхдөдөө хайртай байхыг хэлж байгаа. Түүнээс хүн болгоныг хайраа гээл гүүгээл чамд хайртай шүү гэдэг ингээд бас зарим хүмүүс чамайг согтуу байна гэж галзуу байна гэж орой очиад их нэртэй хайраагаа хэлсэн чинь чи уучаад ирээ гэдэг. Загнуулаад тэр бас жоохон холоос дасах хэрэгтэй. Тий. Шууд хайраа гэж бас болохгүй. Гэхдээ тулсын юм дээр бол хэлэх л байх л та. Чайзен цам борт хэлж лээсэн. Тулсын юм дээр хэлнэ л дээ гэж. Тэрэн шиг мэдээж хайртайгаа илэрхийлнэ. Илэрхийлэхгүйгээр ингээд сайхан гүндүг яваад байна гэхээр хүмүүс буруу ойлгоод байсан болохгүй учраас бас хүмүүст сайн сайхныг илэрхийлж явах хэрэгтэй. Тэр үнд баярсан бол баярсан гэдгээ бас хэлж явах хэрэгтэй шүү гэж ингэж хэлж байна. За энийг дорны цэцэн үгийг хэлээд хэдүүлээ цаашаа явна гэж. Хүн сонсоод мартчих. Хараад сандаг. Хийгээд ойлгоно гэж. Юу гэдэг нь хэрэг хүн ингээд яриад өгөхөөр тийм үү? Тэрийгээ сайхан байна мартна. Тэгэхдээ хийж байгааг чинь хараад нөгөө хүн ярьсан чинь сандаг. Учираас ярьсан юм бас хийж үзүүлэх хэрэгтэй байна. Тэгээд яг хийгээд эхлэхээр нөгөө хүмүүс чинь бас хийгээд эхлэхээр ажлын чинь мөн чанарыг ойлгоно. Ийм учраа агуулгатай сайн сайхан зүйл байна гэдэг ойлгох учраас энэ зөвхөн яриад биш өөрөө хийгээд үзүүлэх хэрэгтэй тийм ээ. Тэгээ нөгөө хүмүүс хараад сайн сайхны ойлгохоор нь хамтраа явбал дэмжлэг их байдаг шүү гэдэг энийг хэлчихье гэж. За чадварын талаар юм яриа гэж. Чадвар гэж юу юм бэ гэж. Чадвар чадах гэсэн үгнээс гаралтай тийм ээ. Тэгэхээр чадвар гэж юу юм бэ гэж. Энэ чадвар гэдэг чинь мэдлэгээ хэрэглэхийг хэлж байгаа юм да. Хэрэглээ болгож чадах боломжийг. Хоёр хүн ярьж байна л да. Би наадах яг санаад байна те мэдээд байна гэдэг. Тэгвэл яг яаж хийхийг өөрөө хийж чадахгүй байхгүй. Тэгэхээр бид бас мэдээд байна тийм үү? Тэгсэн мөртлөө тэрийг хэрэглэх дадал суухыг л чадвар гэдэг. Би мэдээд байна. Чи мэдэж байна. Мэдэж байна. Тэгвэл яаж гэхээр харин тийм би мэдээд байна. Яаж? Тэрийг түрүү юу гэлээ хид хэдэн удаа хийж үлдсэний эцэс нөгөө хүн чинь өөрөө тэрийг чадах боломжтой болж эхэлдэг гэж. Тэгвэл чадвар гэдгийг болохоор янз бүрээр хэлж байна да. Та дөрвөн чадвар эзэмсэн байх хэрэгтэй гэж хэлмээр. Одоо тий. Дөрвөн чадвар. Нэгдүгээр сонсох чадвар сайн байх хэрэгтэй. Хоёрдугаар тэмдэглэл хэтлэх. Одоо манайхан бүгд бичиж штэ гайхаж байна. Гуравдугаарт судалгаа хийх. Дөрөвдүгээр илтгэх чадвар асар өндөр байх хэрэгтэй. Энэ юу гэдэг нэхэ сонсно гэдэг чинь танд хүн юм ярьж байна тийм үү? Тэгэхээр ярьж байгаа зүйлээс нь хэрэгтэй зүйлийг олж сонсохыг сонсох чадвар гэдэг.
Магадгүй нөгөө хүн чинь гол юм хэлж чадахгүй магадгүй шүү дээ. Ингээд тантай яриад байдаг. Нөгөө хүн чинь юу ярьж байгаагаа мартаад, та юу сонсож байгаагаа мартаад сүйдээ зогсож аваад хоёулаа юунд тухай ярьж байлаа, харин юунд тухай ярьж байлаа болохгүй. Тэгэхээр таны сонсох чадвар юу гэхээр нөгөө хүний хэлж байгаа зүйлээс гол юм нь олж сонсож чадах. Энэ бол нэгдүгээр чадвар. Хоёрдугаар тэмдэглэл хөтлөж байгаа хэрэгтэй. Гол санаануудыг тэмдэглэж байвал энэ дараа нь таныг судалгаа хийхэд хэрэг болдог. Яг юун тухай битээр ярьлаа гэдгийг гол юм тэмдэглэнэ гэдэг чинь дараа нь нөгөө судалгаа хийхдээ хамааралтай зүйлийг олж судлах байхгүй. Тэгэхгүй ингээд дэвэн дэлхийн одоо энэ 4-500 хууль тогтоомжийг биш. Яг энэ манай газрын харилцааг, газар ашиглалтыг, үндсэн хуулийн даасан эрхүүдийг гол юм олж судлах чадварыг энийг хэлээд байгаа. Энэ чинь бас төсөлтөөр хэрэгтэй шүү дээ. Заавал эрдэнтэн хүн судлаач гэж судах хэрэгтэй биш шүү дээ. Өөртөө хэрэгтэй зүйлийг олж мэдэх чадварыг судлана гэдэг нь том үгээр хэлээгүй шүү дээ. Хэрэгтэй юм олон харчих чадварыг хэлээд байгаа. Тэгээд хамгийн гол нь илтгэх. Өөрөөр хэлбэл илтгэх гэдэг чинь хараа дээгүүр 45 градустай дуу хоолой өндөр намдаа гол нь биш. Та өөрийнхөө бодож байгаа санзаа зүйлээ бичгээр болон аман хэлбэрээр бусдад ойлгуулах чадварыг л одоо илтгэх ор чадвар гэдэг. Энийг хийх хэрэгтэй, тийм ээ? Эднээс их хэрэгтэй. Одоо тэгээ энэ дээр ингэж ирчээд тэгвэл одоо та сонсож сурсан юм байна те. Тэмдэглэл хөтлөө сурсан юм байна. Судалгаа хийгээд сурч гол юмнуудаа тий. Тэгээ яриад ойлгуулаад сурцсан юм. Одоо дараачийн нэг чадвар чинь гардан үйллийн чадвар гэж байна. Гардан үйлэн гэдэг чинь нөгөө нэг хэлж чадсан, ярьж чадж байгаа юм а өөрөө яг хийж чадах тэр дадал суусан байгаарэ гэж. Дараачихын нэг зүйл нь асуудлыг тодорхойлно гэж. Дэвэн дэлхийн юм ярих. Гол юм аа л тодорхойлно. Шивэдэд ингэж ярьдаг. Үр дүн гол болгоно. Өнөөдөр ингэж байна. Бид нар ингээд одоо хэдүүлээ тойр суугаад хурал хийшин тий. За хэдүүлээ энэ асуудлыг сумын дараад ингээ иргэдийн хуралд энийг уламжлая гэ ярьж байна. Тэгтэл үр дүнд нь ямар үр дүн хүссэн бэ гэдгийг тодорхойлоогүй ээж болохгүй. Тэгэхээр та өөрөө төсөл манлайлал удирдах байгаа хүний хувьд энэ үйлдэл хийснээрээ ийм үр дүнд хүрэх юмаа гэдгийг дэмжлэг авах гэж байгаа хүмүүстээ ойлгуулах хэрэгтэй. Тэгвэл нөгөөдөөс тэгвэл энэ хэрэгтэй юм уу? Шаал хэрэггүй юм цаг үргээ. Тэгээ энэ бичгийн хариу хийж ярих уу? Энэ хариуд хэдүүд ирэх ёстой, эдүүд ирэх ёстой, ийм үр дүнд хүрэх ёстой гэдгийг тодорхойлох чадвар сайн байх хэрэгтэй гэж. Тэгээд дээрэс нь манлайлагч нэг эзэмсэн байх чадвар болохоор юу гэхээр шийдвэр гаргадаг. Дүлгнээд ээж болохгүй. Зөвгээ бодцсон биднээс өөр эргэцүүлээ бодоод тунгаагаа шийдсэн. Үйлдэлээ хийгээд хурлаа хийгээ явж байгаа юм чинь олон хүний санал хуваагдаад эхлэхээр тэрийг голлоо зөвгсөн бодол дээр тууштай зогсдог чадвартай харагдав. Хүмүүс ингээд за дэмий үстэй хэрэн тэгээ эргэлзээд хоцорч болохгүй. Шийдэх ёстой. Заавал зүггүй болгүй. Ийм. Дээрээс нь багаар ажиллах чадварыг сайн эзэмшихгүй бол манайха чинь монголчууд нөгөө нэг лидерийн тогтцоог их шүтэж явдаг. Хүчтэй удирдах чинь. Тэгэхээр та өөрөө таныг сайн байна, хүчтэй байна гэх хүн болгон бодоод байхаар бас тэрэнд хэтэрхий итгэж болохгүй. Бүх ачааллыг өөр дээр авснаар хүн бас сайн болдог. Яг бол та нөгөө нэг бодох завгүй болчих шүү дээ. Бүх юм өөрөө хийж байгаа байна. Тийм учраас эрх мэдлийн хуваарлал гэдэг англи америкчуудын гэж байгаа монголчууд Чингис хаан ч гэсэн хуваарлаж байсан шүү дээ. Өөрөөр хэлбэл 9 өрлөгтөө хуваарлаад өгсөн байхгүй эрх мэдэл. Тэр шиг та багаар ажиллаж байгаа нөхдүүдтэй хийх ёстой юмнуудыг хуваарлаад өгвөл таны бодох, сэтгэх, удирдан зохион байгуулах завч нь гарна гэдгийг манай залуучууд сайн ойлгох хэрэгтэй шүү. Тэгэхгүй бүх ачааллыг өөр дээр авч болдгоо маа гэж ингэж хэлье. Тэгээд харилцааны соёл асар өндөр харагдав. Тийм ээ? Харилцааны соёл гэдэг чинь юу юм гэхээр мэдээлэл дамжуулах, түүнийг хүлээж авах үйл явцыг харилцаа гэдэг байгаа юм. Би ганцхан танад хэллээ. Тэгээ одоо хэрэгжүүд биш. Эргүүлээд хэрэгжүүлээд үр дүн нь юу болов гэдгийг эргээд хоорондоо мэдээлэл аваад тэн дээр дүгнээ дараачих юм руу явахыг харилцаа гэдэг байгаа юм. Тэгэхгүй манайхан гэдэг хэл энэ цэргийн газар хийдэг байгаа юм. Цэргийн газар чинь бас эргэх харилцааг сайтай. Ингэж яв тушаал гүйцэтгэх. Тушаал давтлаа гүйлээ. Тэгээ эргээд илтгэж байгаа байхгүй. Заавал үр дүн гээ. Энгийн хүмүүст энэ юу гэдэг хаягд эргээд юу болсон бөө мэд. Хэлэх гээд ирсэн чинь нөгөө нэг манай манлайлагч өөрөө сонсохгүй завгүй. За яваад ирсэн. Ягаад гэвэл өөрөө тэр явсан ажилд нь ихтгэл үнэмштэй байхын тулд заавал эерэг үр дүн нөгөө хүнээс хүлээдэг байхгүй. Бүтцэн байх, болцсон байх гэж бодоод итгэр найдаа хүлээж ахаар нөгөө хүмүүс чинь юу гэдэг вэ? Эргээд ирэхдээ танд тэр мэдээг хүрхэхийн тулд болгоод бүтээгээд ирдэг учраас тэр эерэг үр дүн хүлээсэн итгэлийг нөгөө хүнтэйгээ дайгаа явуулж байвал та яах вэ? Эргээд үр дүн сайн байна шүү. Харилцаа тасарчих юм бол эрэх холбоо. Буцаавал өөргөө өчөөд дараа нөгөө хэрэгцсэн үр дүнгээ сонирхгүй байвал
харилцаа тасардаг байхгүй. Нөгөө авсан усанд хаясан чулуу шиг ингээд чимээг болцдог. Таач нэгтгүй байвал бас тэгээд нэг би энтэйгээ ажил хувааж аваад хэрэггүй байна. Багаар ажиллаж байгаа чинь заавал хэдүүлээ энийг заавал шиг сонирхдаг эргээд болцсон байх найцсан. Нэг удаа магадгүй тэр хүн таны итлийг алдна. Нөгөө асуудлаа шийдээд ирвэс нөгөө нэг удаа алдсан байж байна. Та тэгтээ зэмлээд хэрэггүй. Зэмлэх юм бол ахаад нэг чадварлаг гишүүн алдчихдаг байхгүй. Тэгэхээр зэмлээд хэрэггүй. Зүгээр л босноо болсонгүй яасан. За тэгвэл ингийн дахиад нэг ингээд одоо ингэхээр нөгөө хүн чинь хамгийн хитгэвтэй танд туслана. Түүнээс бүтээж ирээгүйгээд нөгөө нэг загначих юм бол нөгөө хүн чинь яг итгэвтэй байдлаас ухраад алга болчих учраас загнах өөрөө хэрэг байхгүй. Боссонгүй за яах вэ? Хэдүүлээ дахиад нэг оролдохоос одоо би явдаг юм уу тэрийгэ болох уу нөгөө хүн чинь би яваад ирээ. Магадгүй би очиж хийгээд ирэгээд илүү итгэвтэй яваад бүтээгээд ирэх юм лөө. Тийм учраас энэ харилцаан дээр энийг сайн анхаараарай гэж ингэж хэлмээр байна. Тэ. Энэ дээр сая би ярьлаа тийм ээ. Харилцааны ур чадвар нь үүсгэхийн сан шууд нөлөөлдөг шүү гэх. Таны нөгөө хүнд итгэсэн итгэлийг нөгөө хүн итгэлээр л хариулах чармаад учраас хэлж явахдаа итгээгүй байдлыг үзүүлж болохгүй. Хүрээд бүтээсэнгүй ирлээгээд битгий загнаж байгаарай гэж ингэж бас хэлмээр байна. За харилцаа ур чадвараас юу хэрэг юм бэ? Бүтдэг юм бэ гэхээр амжилтын үндсээр 70% нь харилцаагаа яа тогтоосноос үүддэг. 30% нь таны юу мэддгээс. Харилцаа шин сайхан харилцаан дээр тогтцсон итгэлтэй эрх мэдлээ хуваарлцсан ажил үргээ бүгд туугаа авцсан байвал амжилтын 70% байна гэж ингэж ойлгоо шүү гэж. За тэгвэл энд нэг юм. Чадварлаг мэрэгчтэн шиг юм бэ гэж. Та одоо өнөөдөр манлайлагч юм тийм үү? Тэгвэл танд юу цогц байх хэвээр? Мэдлэгтэй, чадвартай, эерэг хандлагатай хүн байвал та өөрөө чадварлаг манлайлагч шүү гэсэн ойлголт эндээс гарч ирдэг шүү гэж. Тэгэхгүй юм мэдээд идэг мөртлөө өөрийгөө хэрэглээ олж чадахгүй юм бол бас учир дутагдaltaй. Хэрэгцээ болох чадвар сайтай мөртлөө мэдлэг байхгүй бол бас учир дутагдaltaй. Тэгээ ер нь юмыг дандаа эргээр хандлага төлөвшүүлээ гэвэл ямар ч ашиггүй. Энд дээр нэг жишээ гаргасан байна л да. Сайн мэрэгчтэй гэдэг бол цэцгэлж байгаа мод шиг энэ сайхан байдаг. Мэдлэгтэй, эерэг хандлагатай, чадварлаг байдаг бол энэ бүгдийг цогцлоо чадаагүй болоо энэ хэдэн мөчр шиг зүгээр бөөгнөдөд тавьсан мөчр шиг хоорондоо авцалтахгүй нэг нь нөгөөгөө нөхцөлдүүлэхгүй. Нөхцөлдүүлэл ийм гоё ингэж цэцгэлж бүх ажилч сайн сайхан. Тэгвэл нэг юм тогтоох хэрэгтэй. Биднээс зорилгоо тодорхойлохдоо та од болно гээг байхгүй. Өөрөөр хэлбэл сум орон нутгад нэр алдартай хүн болох гээд, сум орон нутгад эрх мэдэл төрөх гээд, сум орон нутгад одоо шинэ мундаг том төлөөлөгч дарга болох гээд ингээд энийг тэрийг энэ зорилго чинь тэрэнд нийцүүлж явж байгаа бол явахгүй шүү. Тэгэхээр энэ төслийн чинь зорилго нь таны өөрийн чинь хувь хүнээс өгөгдөлтэй, сайн сайхантай чармаас нь тийм суурьтай байж цэцгэлж явна шүү дээ. Тэгэхгүй энэ хийж байгаа ажлаа дараачийн өөр зорилгын гишгүүр болгох юм бол эн чинь зорилго чинь дагалт зорилго болчих учраас бас чи сэтгэлээс хэрэгждэггүй шүү гэдгийг сайн зөвөр ойлгоно үстэй. Гэтэ би энэ та нарыг тэгж хэлээгүй шүү дээ, тий. За тэгвэл мэдлэг гэж юу юм бэ гэхээр олж авсан зүйлээ ашиглаж чаддаг байхыг хэлнэ. Чадвар мэдлэгээ хэрэглэдэг болохыг хэлнэ. Хандлага бол мэдлэг чадвар хоёрыг амьдрал зөв хэрэглэхдээ тусалдаг байхыг хэлнэ гэж. За ёс зүйн талаа ерөнхийдөө ярьсан. Ёс зүйн талаа ерөнхийдөө ясууш энэ дэрс би өнөөдөр энэ олон дэлгэрэнгүй юмыг ярьж хүний талгаа ирүүлэхгүй гэж ингэж бодож байна. Хамгийн гол нь биднээс яах вэ? Зайшгүй хэрэгтэй юм олж мэдж чаддаг байх хэрэгтэй. Тэрийгэ хэрэгжилж чаддаг байх хэрэгтэй. Тэгээд зорьсон зорилгоосоо хурахгүй ийм сайхан амьдрахыг хэрэгтэй болов гэж ингэж бодоод байна. За төгсгөлийн оронд хэдхэн үг хэлье гэж бодож байна. За ингэж нэг хүний мөрөөдлийг ярьж штэ. Залуу зандан үедээ мөрөөдөл мань хязгааргүй байхад би дэлхийг өөрчлөмөр гэж хүсдэг байсан гэж. Хөгшиж ухаацсан хоноо дэлхийг өөрчлөхгүй нэгэнт ойлгосон учраас мөрөөдлөө жоохон багасгая гэж тэ. Тэгээ их нутгаа өөрчлөе гэж ингэ шийдсэн. Тэгсэн чинь их нутг маань бас өөрчлөгдөх шинжгүй. Улам хөгшөрсөн үедээ хам хүчээрээ зөвхөн гэр бүл болон дотны хүмүүсээ өөрчлөе гэж ингэж үзлээ. Тэгсэн бас болсон. Тэ? Одоо өөх гээд хөвчих байхдаа гинт ухаарлаа. Эхлээд би өөрийгөө өөрчлөх хэрэгтэй байсан юм байна шүү дээ. Тэгээ гэр бүлдээ үлгэр шишээ болоод тэднийг өөрчлөх байсан юм байна. Тэндээс ах урам хөж зоргоор их нутгаа илүү сайхан болох байсан юм байна да.
айгүй бол дэлхийг ч өөрчлөх байсан билүү? Яаж мэдгээд өөрийгөө өөрчлөхөд би яаж бусдаа өөрчлөх вэ гэж одоо ухаарлаа гэж. Тэгэхээр хэдүүлээ энэ ажлаа юу гэж ихээр эхлээд өөрийгөө өөрчлөөд өөрийгөө хэсгээ хугацаанд зог тусаад би хэн бэ гэдгээ бодож аваад тэгээд дараа нь хэлж байгаа ярьж байгаа үгнүүд чинь цэгцтэй хийж байгаа ажил чинь дистралтаа болоод эхлэхвэл яах вэ? Амжилт нь хүрэх юм байна гэж ингэж бодож байгаа. Тэгэхээр бодлоо ажиглаа. Таны үг чинь одоо таны бодол чинь үг болон илэрнэ. Үгээ сайн анзаарж байгаарай. Үйл болон харагддгийг. Үйллээ хараарай. Тэр чинь зуршил болдгоо шүү. Зуршлаа таньж мэд тэр таны зан чанарыг бий болгоно. Зан чанар таны хувь тавилан бүтээдэг юм а гэдэг үгийг хэлж байгаа. Нэг хүн хэлсэн байна. За энтхгээ нэг цэцэн хүн байна да Оошо билүү тий нөгөө нэг Оошо багш. Үйлгүй аадар энэ төр гэл. Тэр хүн болохоор хэлсэн байдаг. Гэр бүл бол нөгөө нэг амжихан үслийн уурхай гэж хэлсэн байна. Гэвтэл манай монголчууд чинь гэр бүлдээ их тулгуурлаж явдаг. Гэр бүлдээ эрхэмлж явдаг. Өөр бодолтой шүү дээ. Тэгэхдээ нэг юм сайн тогтоож байгаа хэрэгтэй. Айл болгон өөрхрийн тэргүүний философор явдаг. Өөрөөр хэлбэл өөрхрийн тэргүүний эрэгтэй хүн байж магадгүй, эмэгтэй хүн байж магадгүй. Эхнэр нөхөр хоёр байхад шүү дээ. Өөрөөр хэлбэл тэр гэр бүлийн ерөнхий санхүү гадна дотно гэр бүл оршин тогтох үнцийг авч явдаг хүн эрэгтэй шүү эмэгтэй шүү тэр өөрхрийн тэргүүн байхгүй юу. Тэрний философор энэ гэр бүл явдаг гэдгийг сайн тогтоож байгаа. Тэгэхээр тэр өөрхрийг авч явж байгаа хүний хэлж байгаа үг, хийж байгаа үйлдэл нь нөгөө гэр бүлийнхаа хүмүүст нь нөлөөлөөд тэр бодлоо хүмүүс хүмүүждэг учраас хүүхдүүдийнхээ хажууд ч гэсэн бид бас энэ бодлоо үгээ сайн хянж зөв зэгцтэй ярьж байвал нөгөө хүүхдүүд ч тийм байна. Бодлоо илэрхийлэхдээ муу мухай хэлээд байвал тэр нь нөгөө хүмүүстэй даатал зуршил болоод тэгээд тэр ерөнхийдөө танай гэрийн философи нөгөө бусад оршин суудаг хамт амьдардаг сум орон нутгийнхантай эднийхэн ерөнхийдөө иймэрхүү суур хүмүүжлтэй юм байна гэдгийг тогтоож авдаг учраас энэ дээр их сайн анхаарч байгаа хэрэгтэй шүү гэж бодмаар байна. Боломжгүй зүйл гэж байдаггүй ч. Боломжгүй зүйл гэж байдаггүй маа гэж. Тэгэхээр олон дахин хийгээд дадал болгоё. Тэрийгэ зан чанар болгоё. Тэгэх юм бол амьдрал тань энэ үйлдэлээс бүрддэг юм а гэж. Ингээд. Тэгэхээр хамгийн чухал нь юу гэхээр бодлоо л өөрчлөх хэрэгтэй. Хүссэн үсээгөө бодол чинь эерэг болоод эхлэхээр аливаад хандлага чинь сайн сайхан болоод хандлага чинь өөрөө үг үйлдэлээр илэрхийлэгдээд эхлэхээр та өөрөө ч тэндээ урамшаад маш их хүчтэй болж эхэлнэ. Тэгээд зорилготой хүрнэ гэсэн юм бас байгаа шүү залуучууд. Тэгэхээр хамтын зорилго байхгүй, хамтын үйл ажиллагаа байхгүй гэдэг үгийг бас хэлмээр байна. Өөрөөр хэлбэл таны зорилго чинь нийтийн зорилго тийм ээ. Тэгэхээр тэр зорилго нь нэгдсэн хүмүүс байж ээж нэг зорилготоор нэгдсэн хүмүүс байж хамтын үйл ажиллагаа хардаг байхгүй. Түүнээс тэр төслийг хэрэгжүүлэх гээд нэгдэж байгаа хүмүүс өөр өөр дотор хувийн зорилготой тэрийг хэрэгжүүлэхэд төлөө нэгдсэн хамтын үйл ажиллагаа байхгүй. Учираас зорилгодоо үнэнч байгаа хамт олон бага бүрдүүлж чадвал явна. Тийм учраас олон хүндээ биш. Эцсийн зорилго чинь нэг зорилготой хүмүүс нэгдээд эхлэхэд үйл ажиллагаа үр дүнтэй болно гэдгийг манай төслийн малайлагч нар сайн бодох хэрэгтэй. За энэ дээр мэдээж тэгэл одоо цаашаа яваад байна. Өөрөөр хэлбэл таны сонголтоор хувь заяасан тодорхойлох. Та зөв зүйлийг сонгоцсон, зорилгоо болгоцсон байх юм бол таны амьдрал чинь тэр өнгөндөө гой сайхан болоод дараа нь эргээ ботход харамсамгүй дуустдаг юм а гэж ингэж бас хэлмээр байна. За тэгээд анхаарал тавьсанд баярлалаа. Асуулт байна уу гэдэг ингээд засгандаа. Бүгдээрэнд нь амжилт хүсье. За баярлалаа.